Сайн бацгаана уу? Бид өнөөдрийн бичлэгээрээ зөвхөн Хятадд төдийгүй Аз, Европ ТV-ийн олон сая үзэгчийг байлдан дагуулсан Сарамжингийн хааны тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Түүнийг бид баруун этгээдэд зорьсон тэмдэглэл мөн монголоор Тансан ламын үлгэрийн гол дүр болохыг сайн мэдэх бөгөөд түүний дүрийг харуулсан кино болон цуврал тоглоом бүр цаашлаад аниме хүртэл байдаг шүү дээ. Баруун этгээдэд зорьсон тэмдэглэлт бүтээл нь 16 дугаар зууны Хятад зохиолч Уучин Эни зохиосон нэрт роман юм. Тус роман нь Хятадын хамгийн алдарт дөрвөн зохиолын нэг аж. Романд Тансан лам болон түүнийг хамгаалагч 3 шав, Сүн өвгүн, Жу Бааж, Шаазан буюу Шороо зэрэг дөрүүд гардаг үлээ. Үнэн дээр тус роман нь 629 он Тан улсын Сюанжун хувраг ганцаараа нууцаар энэтхэг орон руу Бурхны ном залахаар яваад 600 гаруй сувдар авч 645 онд буцаж ирсэн тухай түүхэн үйл явдал үндэслэгдэжээ. Зохиолын хувьд товчондоо Тансан лам хол замд ном залахаар явах бөгөөд дээд ертөнцөөс хөөгцөн 3 шавийн хамт 9-9-81 зовлог туулан ном залж ирснээр төгсдөг. Мэдээж Тансан ламын хувьд түүхэн хүн бол түүний 3 шав нь зохиомол дөрүүд байдаг байна. Энэхүү роман нь дэлхийн олон хэлэнд орчуулагдсан байдаг бөгөөд монгол хэлэнд 1721 онд Шинжаанд сууж байсан Арана хэмээх манж цэргийн нэгэн жанжин шүлгэлсэн хэсгийг нь хасаж утгачлах маягаар анх орчуулж байжээ. Харин 1970-ад онд Монголд бичгээр хэвлэгдсэн байсан бол 1996 онд доктор Хөвсгөл ариун цэцэгнэр Тансан ламын баруун этгээдэд зорьсон түүхнэртэйгээр Монголын кирилл үсэгт буулгаж хэвлүүлсэн байдаг. Харин цуврал кино нь анх 1990-ад онд Монголын үндэсний телевизээр гарч байжээ. Тус цувралын хувьд Сүн өвгүний дүрийг Хятадын жүжигчин Лю Шяо Лин Тон бүтээж байжээ. Сүн өвгүний дүрийн бусад сонирхолтой баримтуудыг дурдвал тэрээр Хятадын роман дээр гардаг болохоос биш зохиолын хувьд дүрийн үүсэл гарал нь энэтхэг гэгддэг байна. Учир нь зохиол дээр дүрслэгддэг сарамжчингуудын нутаг дэвсгэр болов цэцэг жимс туул нь Хятад улсаас нэлээдгүй хол зүүн өмнөд зүгт байрладаг бөгөөд энэтхэг улсын далайн эрэгт хамгийн ойрхон байдаг ажээ. Мөн Хятадын Жансу мужид жил бүр жуулчдын хөл хөдөлгөөнд тасардаггүй Хуаго Шан цэцэрлэгт хүрээлэн байдаг бөгөөд тус газрыг Сарамжингийн хааны газар хэмээн бэлэгддэг ажээ. Гэвч энэ нь ердөө бэлэгдэл төдий газар хэмээгддэг байна. Сүн өвгүний нэр нь өвхөшгүй мөв Сарамгчин хэмээх утгатай бөгөөд сүн хэмээх үг нь Сарамгчин хэлдэг ажээ. Кинон дээр ч энэ тухай гардаг. Бүр нарийн ярил сүн гэдэг нь хүүсүн гих үгний төгсгөл юм. Хүүсүн нь англи хэлнээ Grandson of Barbarian хэмээн орчуулагддаг байна. Цаашлаад Barbarian гэдэг нь Хятадын хойд хэлийг өвдөг сөхрүүлж байсан нүүдэлчин Монгол овг аймгийг хэлж байгаа ажээ. Тухайн үеийн Хятадууд Монгол овг аймгийг хүчээр дийлдэггүй байсан учраас монголчууд биднийг хүн бус харин юр бусын хүчит амьтан хэмээн нэрийддэг байв. Мөн Хятадууд Rhesus macaque хэмээх төрлийн уг сармагчин хүүсүн гэж дууддаг бөгөөд тус төрлийн сармагчин дийлэнхтэй зүүн өмнөд Азаар байдаг ажээ. Ерөнхийдөө та бүхэн хүүсүн гих үгийн орчуулгыг харж байна. Мөн зөвхөн уг төрөл зүйл гэлтгүй дийлэнх иймэрхүү төрлийн сармагчин хүүсүн гэж дууддаг ажээ. Ингээд харуул эцтэй роман зохиол дээр Сүн өвгүний дүр болон нэрийг Монгол овг аймгийн дайчид мэд хүчтэй сармагчин хэмээн наривчлан тодорхойлон ойлгож болох юм. Rhesus macaque төрлийн сармагчин нилээдгүй чөтгөрийн төрхтөө гэгддэг. Тухайлбал нүдэндээ галтай мэт харц, үсэрхэг нүүр, хавтгай хамар, хурц соёо, этгээд чихний хэлбэртэй гэдгээрээ онцлогтой ажээ. Сүн өвгүний нэрний сүн гих ханзанд ши болон жи буюу хүүхэд болон хүү гэсэн утгууд ордог ажээ. Үүний цаад утга нь залуу, нялах, үл хөгшрөх мөнхийн амьдрал гэх мэт утгуудыг бэлэгддэг ажээ. Сүн өвгүний дүрийн маш олон янзын хувилбар байдаг бөгөөд жүжигчин Дони Yen хүртэл бүтээж байсан ч хамгийн алдартай төлөөлөл нь Лю Шяо Лин Тоны бүтээсэн түүний дүр юм. Сүн өвгүний хувьд тэрээр Хятадын хамгийн алдартай дүр гэгддэг бөгөөд нийт иргэдийн 80-аас 90% нь зохиолыг бүрнээр мэддэг бөгөөд харин киног нь үзэж байгаагүй нэг ч хүн байдаггүй гэлцдэг байна. Тансан ламын анхны цуврал нь 1987 онд бүтээгдсэн бөгөөд тухайн үед улсын иргэдийнх нь 87.4% нь үзсэн байжээ. Зөнөөс Сүн өвгүний тус дүрийг бүтээсэн Лю Шяо Лин Тон нь сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлаганд би анхнаасаа сарамгчингийн сүнстэй төрсөн хэмээн хэлж байжээ. Тухайлбал тэрээр дуурийн дуучныг гэр бүл 11 дахь хүүхэд болж мэндэлж байсан бөгөөд аав нь Мао Цзэдунаас хүртэл хүндлэл авч байсан алдартай дуучин байжээ. Үнэн дээр түүний ах Зан Жиншин нь Сарамгчны хаанд хамгийн тохирогт нэгэн байсан гэдэг бөгөөд түүний аав нь түүнийг төгс Сүн өвгүн болно гэдэг байсан байна. Гэвч түүний ах харамсалтайгаар ердөө 17хан наснда цус багдах өвчнөр хорвоогийн мөнх усыг үзүүлж байжээ.
Энэхүү жүжигчин Лю Шао Линтон нь ахынхаа биелүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлэхийн тулд багаасаа сүүн үгүний дүрд өөрийгөө бэлтгэж эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Хятад улсад соёлын хувьсгалын үе эхлэн тэдний гэр бүлийн байдалж хизүүдэжээ. Тэдний гэр бүлийн бизнес дампуур мод бэлтгэх ажлыг гэр бүлээрээ хийж эхэлсэн байна. Ингэхдээ тэрээр модон савааг эргүүлэх, мөн тулалдах дасгалыг хийж байсан бөгөөд түүний аав түүнийг урамшуулан маш ихээр дэмцэн гэдэг. Жүжигчин Лю Шао Линтон нь туйлын ижимхий хүүхэд байсан бөгөөд ангийнхныхаа урд самбарын урд гарахаасаа туйлын ихээр айдаг байсан гэд. Тэрээр ахлах сургуулаа төгссөний дараагаар сонгодог урлагийн чиглэлээр их сургуульд элсэн суралцжээ. Сонноос түүний аав нь хүртэл сүүн үгүний дүрийг бүтээж байжээ. Гэвч кино бус жүжигний театрт тоглодог байв. Хожим баруун этгээдэд зорьсон тэмдэглэлийн цуврал киног бүтээх гэж байсан найруулагч Ян Жи түүний аав руу холбогдсон кино тоглох хүсэлт тавьсанд түүний аав нь өөрийгөө биш харин өөрийн хүү болох Лю Шао Линтоныг санал болгожээ. Ийхүү ааваар нь дамжуулж түүний авиас бэлгийг олж харсан найруулагч Ян Жи түүнд баруун этгээдэд зорьсон тэмдэглэл хэмээх цуврал кинод сүүн үгүний дүрийг бүтээх саналыг тавьжээ. Ингэхдээ найруулагч нь түүний бүтээсэн сүүн үгүний дүр нь илүү байж чадахгүй бол кино төсөл тэр чигтээ сүрэн хэмээн хатуу анхааруулж байжээ. Гэвч найруулагч Ян Жи түүний нүдийг ямар ч ирж хүчгүй мөн ямар ч зэрлэг галзуу төрх алга байна хэмээн шүүмжилснээр тэрээр өдөр болгон нүдээр жүжиглэх дасгал хийж амьтдын дүрд жүжиглэх гэх мэтээр өөрийгөө бэлдэж байжээ. Ингэхдээ тэрээр нарны өөдөөс эгц шөртөх дасгалыг хүртэл хийж байсан гин шүү. Энэ нь мэдээж түүнд тийм ч амар байгаагүй бөгөөд тэрээр ахынхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд инхүү хичээсээр байв. Үнэн дээр 1990 он хүртэл өнгөт телевизээс илүүтэйгээр ихэнх айлууд хар цагаан телевизэртэй байсан бөгөөд киноны үзэгч фэнүүд нь Лю Шао Линтоны бүтээсэн сүүн үгүний дүрийг харахын тулд өөр өнгөт зурагттай аль нэг айлд орон үздэг байжээ. Ингээд харуул тэрээр сүүн үгүний дүрийг хичнээн чадамгүй бүтээснийг хэлэлтгүй мэдэж болох юм. Тэрээр 1987 Тансан ламын баруун этгээдэд зорьсон тэмдэглэл цувралд тоглосноос хойш нийтдээ 11 бүтээлийн гол дүрийг бүтээжээ. Тухайлбал Энлай түрхэмдөө бутсан нь философч Ху Шины инх тайвны найрамдал, Шинон гэх мэт цөөнгөө кинонууд дүр бүтээж байсан ч идүүгээ хүмүүс түүнийг зөвхөн сүн үгүний дүрээр төсөөлдөг хэмээн хэлж байжээ. Мөн тэрээр уг дүрээрээ үнэхээр бахархдаг бөгөөд тэрээр өр цагт буддын нэгэн лам ном залхаар энэтхийг зорж байж хожим түүнийгээ бүх хятад даяар түгээн номлосон гэлцдэг. Тэгвэл өнөө цагт тэрхүү ламын эхлүүлсэн ажлыг би үргэлжлүүлж Тансан ламын баруун этгээдэд зорьсон тэмдэглэлийг дэлхийд даяар түгээж чадлаа хэмээн бахархалтайгаар хэлж байжээ. Бид нар удаагийн бичлэгээрээ Хятадын дөрвөн шилдэг зохиолын нэг болох баруун этгээдэд зорьсон тэмдэглэл бүтээлийн сонирхолтой баримтыг хүргэлээ. Дараа нь үлдсэн 3 бүтээлүүдийн тухай хүргэх болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Бидний бэлдсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бидний бэлдсэн энэ удаагийн бичлэг танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк болон комент үлдээгээрэй. Ингэсээр бид танд зориулсан энэ төрлийн бичлэгийг илүү түлхүү хүргэсээр байх болно. Хэрвээ та бидэнтэй холбогдсон ямар бичлэг үзмээр байгаа талаар бусад санал хүсэлтээ доор хаягаар илгээх боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.